За зөвхөн нүүрсний компани биш. Нүүрсээ өртөг оруулж, угааж, ангилж, цахилгаан станц, усан хангамж, одоо энэ ажилчдын байр, сургууль гээд маш их зүйл хийсэн байна. Үндэсний компаниуд ингэж л ажиллах ёстой. Эрдэнэс 5 толгойч гэсэн удахгүй араас нь ийм маягаар ажиллаж хэдэн мянган хүн ажилтаа болох талаар бол үүрэг даалгавар өгнө. Хувийн компани бол ингэж ажиллаж болдог шинэ стандартыг бол харуулж байгаа учраас улсын компани бол дутхгүй ийм байдалд бол орох ёстой. Өглөө бид нар орсон хоёр компани хооронд бол маш том ялгаа байгааг харсан. Тэгээд одоо энэ бол их сайн их хэмжээний мөнгө орсон бүтээн байгуулалт болсон байна гэж үзэж байна. Тий, одоо хөрөнгө оруулалтын хуулиар том байна уу, жижиг байна уу, гадаад байна уу, дотоод байна уу ялгаагүй татварын тогтвортой орчныг бол хуулиар аавна, гэрээгээр биш. Шинэ хуулиар.